Hey guys, Blue байна. За ингээд өнөөдөр Explain гэдэг контентэд өргөдөж ирсэн байна. Тэгээ та бүхэндээ cruise-ын дууныхаа тухай илүү дэглэрэнгүү тайлбарлаж өгье. Cruise-ын дуу бүтсэн шалтгаан гэвэл ерөнхий битнесээ болсон гэх юм. Манай нөгөө Gosho гэдэг айгуу мундаг битмейкер байдаг. Тэгээд нэг бит явуулсан, тэрийг сонсч үзээд за энэ дээр л дуу ихгүй бол болохгүй мэн гэж бодогдоод тэгээ ерөнхий feeling мэдрэмжэн гэвэл нэг тийм гоё энэ бүх стресстэй амьдралаасаа жоохон ч гэсэн дамсхийсэн, тавьширсан тийм feel good making хүчм хийх юм уу гэж бодоод ерөнхий дунд бүтснээс хойш нэг хагас жил гаруй дуугаа дарсан. Өөр юм тэгэл байсан. Тэгээ за ерөөсөө юм хийсэн дээр юм байна. Энийг гаргах хэрэгтэй мэн гэж бодоод таньд хүмүүс найзуудаараа нийлж агаад яг маш хөтөн өдөр клипийг хийсэн ба. Cruise-ын дууны клипний зохиол нь гэвэл нэг сүртэй зохиол бол байхгүй. Гэтэ яг хамгийн гоё хэсэг нь гэвэл би drift хийж байгаа машин дотор нэг хэсэг авсан байна. Үнэхээр би тийм экстрим юмнаас жоохон айдаг. Дууны утгын тал дээр бол ерөнхий хүмүүс чинь янз янзаар дуу идэхдээ яг өөрийнхөө мэдэрсэн юмыг, мэддэг юмыг ингээд гаргах гад хийдэг. Зарим нь ингээд төсөөлөд бүр ингээд оргуусноос үүсгдэг. Тэгээ миний хувьд бол энэ дуун дээр баруун л оргуусноос үүсгсэн. Дууны одоо утга нь ингээд машинтай ингээд зугаалж байгаа. Шүний хотоор ингээд бүх юм амартаад ингээд 50 тавьшраад ингээд салхисроод явж байгаа, cruise хийж байгаа гэдэг утгатай. Тэгээд би өөрөө нэг тэгж явж үзээгүй. Гэтэ тэгвэл гоё л ах гэж бодсон. Тийм мэдрэмж ингээд үүсгэж тэрүүгээрээ хийсэн. Яг тэрийг өөрөө мэдэрсэн байсан бол дуу илүү өөр болох байсан байх. За ерөнхийдөө cruise-ын дуу маань нэлээх сэтгэл хайр шингэж бүтсэн дуу байгаа. Тэгээд cruise-ын бол G-Funk-тэй орно. Цаашдаа бол нэлээд дэлгэрүүлэх бодолтой байгаа. Dressing up for no one but myself. She love it. Ерөнхий өөр хинийч тэр сэтгэлд нийцэх гэж хичээхгүйгээр ер нь өөртөө л зориулж өөрийгөө л хайрлах байдлаар одоо өмсөж зүөх хуцааж гисэн ингээд тийм байдлаар ингээд сонгож тийм зарчмаар ер нь амьдрах санааг ер нь илэрхийлсэн. I've been cruising down the road хөдөн салхи зүсээд энэ л ер нь ойлгомжтой. Машинаар ингээд аялаад явж байгаа. Хоёр хасрыг минь илбэн яг л ээж минь гар мэт. Би 50 мэт шил агама Alice and Army. Би 50 байна. Яа тэгвэл миний арт ингээд миний хүмүүс байгаа. Хамгаалт хүмүүс байгаа тийм болохоор би 50. Cruising down the road толгой хөнгөрнө. Тэгээ энэ бол уусаа ойлгомжтой тайлбарлах шаардлагагүй. Тэгэлд орж ирэхээс өмнө 2024 хот нулимсандаа живсээр гэдэг тэр нь ерөнхий одоогийн Монголын байдлыг хийсэн гэх юм уу да. Тэгэхээр нэг санаанд бол буухгүй. Гэхдээ ерөнхийдөө би жоохон эмэрод яваад байдаг. Тэгээд ихтэй жоохон уйлчаад байдаг. Нуцхан. Гэрээ босоод ирдэг. Би шалтгаанууд ивэл олон л доо. Тэс ингээд хүмүүсчүүд дэлгээд хэлэхэд бас хэцүү юмнууд бас байна. Private зүйл гэж бас байх хэвээр. Гэл амарнаас л үлдсэн. Кино гэвэл Gravity гэдэг киногаа. Тэр нь болохоор ингээд сансарт нэг юм ихтэй ингээд гатсан тухай үлдэг. Тэгээ юугаараа нөлөөлсөн бэ гэвэл одоо миний ингээд өдөр тутамд тохиолдож байгаа одоо энэ асуудлуудтай миний ингээд зовоод байгаа асуудлууд ер нь хүмүүсийн зовоод байгаа асуудлууд тэг ингээд бүр сансар ертөнц одоо тийм том хэмжээнд авч үзвэл юу ч биш юм байна. Бид нар чи юм жижигхэн чүүхэн л юм биш үү. Тэгээд тийм чи юунда зовдیں۔ Тэнийг бас дагаад гарна шүү дээ. Гэдэг тийм сэтгхүй суусан. Тэг харах үнцэн суусан гэх юм уу. Гэмэд
юмд одоо живэх магадлал нь өндөр. Хүмүүс живэх гэдэг. Ер нь живцэн хүмүүс ч болно. Тэг миний хувьд ер нь зарчмаа бариад яваад байгаа болохоор ингээд цаана байгаа муу юм руу орохгүй наан ингээд байгаад байгаа. Тэгээд давхар өөрийгөө жоохон гоочлдог гэх юм уу та хаяа да. Би энэс сайн би чадчихтай би ингээ байгаад байж болохгүй шүү дээ. Юу хийгээд байгаа юм бэ? Урлагт орсноос хойш бол яг тайзан дээр гарах үед яг мэдэрдэг. Энэ миний байх ёстой газар юм байна. Би эндээ байна. Ямар гоё юм бэ гэдэг байдлаар. Тэгээд урлагаас гадуур ивэл зүгээр л өглөөс бол нарлаг ороход мэдэгдэж байгаа байхгүй. Нартад байна. Би амьдарч байна. Нар энд байна. Би энд байна. Гэрийнхэн маань энд байна. Гэт шинэ өдөр эхэлж байна. Шинэ өдрөөс ирсэн би хацтай байна. Гэт амьдарч байна. Амьдарцгаая. Ерөнхий клипүүд засагдаал тэгээ ерөнхий жиахтай исэн клип цацагдаал нэг ийм яриа яваадах шүү гэсэн. Намайг сайн ахтай юм байна гэдэг. Энэ блүү яг сайн ахтай хаа. Энэ яг баян айлын ирэх охин баха. Гişмээд тийм. Сайн ах мах бол no шүү дээ. No. Тийм амар аргаар олон гэвэл нэр энэ урлагийг хийж угаасаа яах юм бэ? За ингээд X-Plan content-д оролцлоо. Тэгээд дараагийн дугаард харахыг хүссэн артиста комментээр бичээрэй. Баярлалаа.